Powered by Airplane. Айлын хөгжий. Back, I'm a tungande. Надад миний хүсэн бүхэн байна. Najlэн нам гүхнэн нам намайг долон passenger дээр цогон байна. Hitting back, I'm a tungande. Надад миний хүсэн бүхэн байна. Najlэн нам гүхнэн нам намайг долон passenger дээр цогон байна. Эйё за юу яцхан залуусан ингээ basketball Kardashian season 2-ын episode 5 хэлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane айлын хөгжий. За тэг өнгөрсөн 7 хоногт манай сагсны ертөнцид бас амар тоглолтууд боллоо. Зөндөөч шинэ багууд маань дебют хийлээ. За тэг шууд эхний ярих тоглолт бол Захан Brothers болон Mongolia баглаар ярилцсан л та. За тухайн тоглолт бол мэдээж Завхны ялтаар бол өндөрлсөн. Гэхдээ тухайн тоглолт таагүй мэдж байгаа ш тий. Дөнгөж салбаа дээр эхний үеэр 5 минут болоод Wesley бол 2 техник алдаа аваад бол хөөгдсөн. За тэр бол ихэд бол сонсоход бол Mackenzie Moore-тэй нэг юм trash talk халбаа дээр хийж байгаа. Тэгээд нэг жоохон одоо буруу үг хэлдэг ч юм уу хэлээ. Тэгээд нөгөө нэг шүүгч маань 2 техник өгөөд хөөгдсөн гэж би бас сонссон шүү. За тэгээд хамгийн гол нь яг миний олж мэдсэн одоо та бүхэн нэг бичлэг үзүүлье заяа. What are you talking about? You gonna smack me, my nigga? My nigga, why you trying to beat this pull up, bro? Ain't nobody worried about you, bro. My nigga, you talking crazy out there, though? Just run it, my nigga. Just run it up. How you gotta be so? You can just Be smart. You talking crazy and pull up. All right, bet. I'm in. Бас ширүү юм болж юм да fuck гэж. За энэ бичлэгнэр бол та бүхэн харсан бах те. Манай хоёр бол нилээ ширүү Wesley бол бүр ингээ drag мөрөг зүүцсэн. Тэгээд хоорондоо бас нэг жоохон бифрээ те нэг үг мөг хаилцаад амжсан байна л. Яхаа азар бас уусаа мэдээж муудалцаад зодолж болох нь бол ойлгомжтой байх л та. Гэхдээ бол бас хоорондоо нэг үг шийдэлцээд бол амжсан байна лээ шүү. За тэгээд одоо энэ Wesley-ийн хожигдсон ч юм уу одоо энэ гарсан тухайтай бол бас нэг мөгчингийн нэг пост байсан л та. За тэгэхээр пост нэр ингэж байгаа байхгүй те. Wesley шүн бүр завгүй байгаа аргагүй эр хүн чи энерги тэгж их гадагшлуулна гэдэг сайнгүй гэж чанчун бомба эзэн Чингис хаанд маань загсан байдаг гэд. Тэгээд доор нь болохоор бас комментэн дээр оркуда хэлж байгаа үнцэг ойлгоо шүү. Үргэлж Facebook-ийн хар мэдээнүүдээр утуулаад арх чин цаадахыг бодгоо байжээ. Өчнөө мөнгө төгрөг хөрөнгө оруулалт багийн бүх хүмүүсийн хөдөлмөрийг нэг нөхөр архитаад шоуда дуусгаад байж боломгүй. Тэгснэ бас их өндөр цалин авч байгаа. 2 техник авсан тоглолтын өмнөх өдөр шоудаад л явж байсан гэдэг нэг юм бичмээ лээ. Тэгсэн чинь доор нь бас нэг хүн болохоор комент бичсэн лээсэн л да. Энэ болохоор шүн бүр завгүйч FC-г бол нугасалсан гэдгсэн чинь нөгөө нэмэшинж байгаа да. Тэр үе чинь бол хэрэгт холбогдоод томото байх шаардлага үүсэн. Томото байхдаа алдаг байхгүй юу? Легонортой тун хатав гэрэл хийхгүй бол хэцүү. Wesley-г яг өндөр салхинтай гэдэг нь болохоор юм шүү дээ. Миний сонсноор бол угаасаа Монголч 13,000 доллар бол хийцэн байгаа. Гэхдээ та би бас яг сонссон юм л та. Энэ үлрэлтэй металл багт хүн болол уусаа металл нэр гэж бодож байсан шүү дээ. Миний сонсноор бол яг үлрэлийн сүүлчийн одоо өмнөх жилийн шүү дээ. Үлрэлийн сүүлчийн тэр аврагын дуусны дараа болохоор яг Wesley болохоор тэ дараа жилд цалин бол тэ нэг $25,000 бидтэй мэдсэн шүү дээ. Тиймэрхүү хөнгөн жок ч юм уу одоо мэдэхгүй байна. Тиймэрхүү миг бол багахийн удирдлагуудаа хилээ. Тэрнээс болоод нэг жоохон ан цаа үүсээ. Тэгээд одоо бол бараг тэ 25-аас яг 50 бороод $13,000 бол тоглож байгаа гэж би бол сонссон шүү цаадгачаа. За харин тухайн тоглолтод бол тэ Захны одоо Ас импорт Юма Шибаши бол 22 он авч 3-аас бараг 4-5 дараалж хийгээд бас галзуурсан шүү дээ. Тэгээд би сонсохдоо л ингэсэн Захан Brothers баг нь болохоор Юма Шибатай сарын $4,000 гэрээний ийм одоо дүнтэйгээр тоглож байгаа юм билээ. Тэр нь одоо Монголд ойролцоогоор нэг 14 сая 15 сая төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол цааш мал шийдэл бол үнэхээр гоё залуу билээ. Тэгээ явна бол чангарах байх гэж би бол бодож байна. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригийг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За харин дараа нь болохоор бас тий Захан Brothers-ийн болохоор BCH Knights багтай тоглосон 17 оноогоор хожигдсон. Тухайн тоглолтод бол тэр Devin Warren гэдэг тоглож бол угаасаа амар байлаа. Warren юу тэгээд ихээс Монгол үг сурсан гэж хаан талбай дээр ингээд trash talk хийгээд битгий шаамаа гэдэг тийм trash talk хийгээ монголоор ярьж мөрөөд тийм trash talk хийгээд дээ гэсэн тийм бол дуулсан. Тэгээд хамгийн сонирхолтой Захан Brothers багч нь одоо нүунийг айхтартай олон жил болсон Солонгос коучтын бага тэр чигээр нь тухайн тоглолтын дараа багаар нь бүр халцсан гэж ах юм. Тийм сонсогдсон надаа. Захан Brothers багч угаасаа тийм ихэдээ Солонгос одоо ийм засварчтай холбогдоод бас нэлээ хөр хэдэн жил болчихж байгаа ш тэнгууд зөвхөн тэр тоглолтоос болж л муудалцсан эсвэл өмнө өөр ямар нэгэн бас нэг багийн одоо удирдлагуудтайгаа ч юм асуудал байснаггүй би сайн мэдгүй байна. Гэхдээ тэр тоглолтын дараа BCH Knights-ийн дараа шууд халцсан гэж хаа. Одоо тэгээд
Монголд суулагч юм уу гүмэгд дээр бол яг шинэхэн бас багийн эзэн болсон Санчир нь болохоор нэг Facebook дээр нэг ийм пост хийсэн байсан. Яг энэ бас энэ постыг уншаад би бас за үнэхээр салцсан юм уу гэж бол бодсон л дээ. Энэ л хоёр жоохгүй. Монголд залуу дасгалжуулагчид Монголын дээдлэгч ерөнхий дасгалжуулагч хийх цаг нь босно уу? Хэд их гадаад дасгалжуулагчид байна уу? Монгол дасгалжуулагч гадны мэргэжлүүдээс хангалттай суралцсан уу? Тэдэнд итгэл хүлээлгэх цаг нь босно уу? Баталгаан нэг ариун болдгийтэй дасгалжуулагч мөн үү гэдэг ингээ анхаарлын асуулын тэмдэгт нэг юм пост байгаа. Тэгэхээр магадгүй үнэхээр халтсан байж магадгүй. Үнэхээр яг тий одоо л энэ цаашаа л ингээ энэ хүмүүстэй ажиллаад амжилт үзүүлэхгүй байна гэдэг мэдрээд магадгүй бас халтсан байж магадгүй. Тэгэхээр бас хин нэг одоо сул байгаа Монгол коучнерөөс бас Сахан Бродерс багийг удирдаад одоо хед коучийг явах бол магадaltaй л юм шиг байна да. Нэрээ тийм бас нэрээ нэг локер руунд боссон зөвөр миний юу тоглолт тусна бисэж завхны дараа бас Миндвейр Варен хоёр хооронд бас нэг үг шидэлцээд бас нэг хальт нэг жоохон бас биэнд нэг үдэн хатгсан шин өнгөйстэй те нэг тиймэрхүү бас үйлдэлүүдийг гаргаад амжсан гэж би бас сонсон шүү. За бидний дараагийн ярилцах баг болохоор Эрдэнэт Miners багийн тухай ярилцсан. За аваргууд бол буцаад төрөөд ирсэн байх шүү. Аваргуудын үндсэн тэр deep roster цаашаа бүрэлдэхүүнтэй энэ жил бол байгаа юм байна лээ. За тэр эхний тоглолтод AFC-г яаж байгаа юм бэ? 20 нэмэх оноогоор хоцсон уу? Би бол тухайн тоглолт нь бол тийм хүлээлт байгаагүй. Мэдээж энэ тэнцүү өрсөлдөн гэж бодсон. Гэхдээ 2 нэмэх оноогоор бол за мөн дээрсэнтэй инх хойсгалангийн хувьд болохоор цоо шинхэн одоо багтаа бол дебютээ хийсэн. Гэхдээ яг рострыг бол өмнө яг аль алинтай зөндөл багтаар тоглож ирсэн л да хамт. Тэгэхээр за та бүхэн харсан бах Эрдэнэт Miners баг, Omni Эрдэнэт Miners баг тамирчин зарлах дээр бол ерөөхдөө дандаа постэр явуулсан шүү дээ. За санчир ирлээ, босч ирлээ, пени босч ирлээ ч юм уу. За та бүхэн угаасаа бүгдээр үтсэнтэй тэр баясааг зарлж байгаа тэр одоо ревил видео юм уу те одоо тэр тамшиг зарлж байгаа. За би бол өмнө тийм ямар ч тоглогчийн тийм амар тийм одоо хийцтэй юутэй тийм тоглож танилцуулсан видео л үзэж байгаа. Тэр бол үнэхээр надад бол маш их таалагдсан. Тэгээд их усгалын болохоор шууд дебют тоглолтод бол 16 надад аваад эхэлсэн угаасаа. За мөн дээрээс нь Miners багийн тэр импорт сонголтуудыг за тэр Чад Венингийн нөхөршөө Бостон их сургуульд бол 24-25 хувиар тоглож байгаад. Тэгээд хамгийн анхны одоо тоглож байгаа мэргэжлийн лиг нь манай лиг байгаа юм байна л. Тэгээд яалч андар ахын хувьд болохоор угаасаа скаутинг бол бас өөр үйл шүү ялцчихгүй. Мөн дэснэр энтхийн те сайхан секон билүү. Секон болохоор 2001 он төрсөн 24 настай. Тэгээд энтхийн шишин багаас 2020 оноос хойш холбогчийн барилдын тоглож байгаа тим залуу юм байл. Үнэхээр ухааллыг илүү тоглох юуч байдаг юм билээ. Харин Miners хамгийн бидний ярилцсан зүйтэй юу бол яалцгүй шанжрах асуудлын тухай л та. Эхний тоглолтод бол хүн болгон түүнийг тоглоно гэсэн маш их өндөр хүлээлттэй байсан. Боловч эхний тоглолтод тоглосонгүй, хоёр дахь дээр тоглосонгүй. За энэ дэр хэдүүл бас нэг хэд хэдэн зүйлсийг ярилцсанаа. Ерөнхийдөө баяр цогц засгалжуулагч шүгэл үлээсэн хамгийн түрүүнж одоо тэр тухай мэдээлэл хийсэн, тайлбар хийсэн. За санчирах бол одоо хүртэл яг ямар нэгэн байдлаар official одоо тайлбар бол хийгээгүй байна. Тэгэхээр баяр цогцолч юм бол яг үндсэн хэлж байгаа санаа нь болохоор яг ийм л байгаа юм л те. Налах Бесон гэдэг баг бол те санчир гэдэг тамирчны эхний удирлынхаа 50% цалин өгсөн, сүүлийн удирлынхаа бас нэг 45-50% гэдэг ингээд цалингийн үлдэгдэлтэй байгаа. Тийм тэгээд ерөөсөө Эрдэнэт Miners багасаа 100 сая төгрөг авч өгөө. Тэгжээж одоо нэг тамирчиндаа чөлөөлөх тийм хуудсыг өгөөд Эрдэнэт Miners баг руу шилжүүлнэ гэдэг юм шаардлага тавиад байгаа гэдэг. Одоо ерөнхийдөө санаа нь болох Налах Бесон баг ерөөсөө цалингийн огт өгөөгүй гэсэн тийм ярьж байгаа нэг үнцэх нь. За тэрэн дээр бол Налах Бесон баг бол өөрсдөө мэдээлэлээ гаргасан. За Налах Бесон баг болох мэдээлэлээр ингэж байгаа байхгүй юу? Мэдээлэл гаргах нь Сагсан бөмбөгийн Налах Бесон баг нь 2017 онд үүсгэн байгуулагдаж одоо хүртэл 8 жилийн хугацаанд сонирхчдын төвшний бүхий л тэмцээнүүд амжилттай оролцож улмаар үндэсний дээдлэг дэвшин мэргэжлийн төвшин доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Сагсан бөмбөгийн клуб юм. Монгол Улсын гавьяа тамирчин тунгалаг авахтай санчир Налах Бесон багтай хууль ёсны хүчин төгөлдөр гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд одоо хүртэл багийн бүрэлдэхүүнд байгаа албан ёсны гэрээд тамирчин юм. Тус тамирчиндээ хийсэн гэрээнд заагсан цалин хөсийг цаг тухай бүрд нь Налах Бесон багийн зүгээс тогтмол олгож байгаа нь үнэн болно. Монгол Улсын гавьяа тамирчин тунгалаг авахтай санчрыг багтаа эсвэл албан ёсны хүсэлт Omni Эрдэнэт Miners багаас ирээгүй байгаа билээ. Хэрв гэрээний талаарх албан ёсны хүсэлт санал ирвэл үндэсний дээд лигийн бүх багуудтай санал солилцож зохиролцоход манай багийн зүгээс нээлттэй гэдгийг мэдэгдээ. Тэгэхээр Налах Бесон багаас бүр албан ёсны official мэдээлэл гаргачлаа. Мөн энэ дээр бас одоо бусад багуудаас санал сонсоо тий одоо ингээд гэрээг нь худалдаж аавна гэж ярьдаг шүү дээ. Тэгээд авах боломжтой гэдэг тийм юм ярьж байгаа гэсэн үг. Би бол энийг тэгж ойлголоо. Тэгээд за мартач энэ бүх маргаанаас хин хохирч байгааг бол нэгт үзэгчд бид нар хохирч, хоёрт мэдээж тоглогийн санчир хохирч байгаа. Тэгээд баяр цогцолч бол бас нэг юм зүйлийг хийсэн л дээ тий. Одоо энэ өнгөрсөн жил Монгол Улсын гавьяа тамирчин боллоо. Монгол Улсын гавьяа тамирчин боллоо. Одоо ингээд бас насан ихэд бас жоохон ахмад тамирчин руугаа явж гин. Тийм учраас
Энэ одоо цаагаар юу хэлээд нэхээр ихэд талбай дээр харах хугацаа ингээ багасаад байгаа шүү л гэдэг санаа авахгүй ерөөдөө. Би бас энэтэй 100% санал нэг байгаа. Мөнгө төлбөр нь өгөөгүй ч бай одоо яасан ч бай те энэ асуудал ямар нэгэн байдлаар хурдан шийдэгдээд ерөөдөө санжирахыг талбай дээр л хармаар биш бүгдээрээ одоо шууд одоо өөр юу авах те зүгээр тоглолтын талбай дээр хармаар биш. Тэгэхээр аль нэг талтаа хурдан гарчаасаа тэгээд бас яг үнэн зөвөр шийдэсэй гэж хүсэж байна. Үнэхээр цалингийн өгсөн юм уу өгөөгүй юм уу төлбөрийн үлдэгдэлтэй юм үгүй юм үү те. За энэ дөр бас одоо өмнөх жилийн те Наллах Бison багийн ахлагчус нэг юм пост хийсэн байсан л та. Ерөнхийдөө бол өмнөх жилийн одоо тий Наллах Bison багийн ахлагч байсан мөнх эрдэнгээд тамирчин байдаг ш. Тамирчин болохоор ерөнхийдөө Time цэг хэмээний одоо баяр цаг зохиолч өгсөн яриад дээр одоо юм өөрийн гэсэн үзэл бодол эрхлээ шеэрлсэн байгаа хгүй. Энэ нь болохоор яг Time цэг хэмээн болохоор нэг ийм утгатай пост хийсэн байсан. Өмнө Эрдэнэт Майнс багийн ахлах зохиолч ОЦ-ийг баяр цогтон 2 жил тамирчныхаа цалин хүсийг өгөөгүй байж улирал эхлэхээр тамирчнаа хохироож байгаа аятай нөхцөл үүсэж байна. Санчрын гэрээг чөлөөлөхийн тулд Эрдэнэт Майнс багаас 100 сая төгрөг гэдэг шаардлага тавьсан. Тохиолцоход маш хүнд байдалтай байгаа. Тэ санчрыг хохироож байгаад харамсалтай байна гэдэг яг ийм пост байгаа Time цэг хэмээнээс. Тэнгууд энийг болохоор шеэрлээд 2 жил цалин өгөөгүй гайхчил байна шүү. 2 жил цалин авахгүй бол хинч байсан тоглохгүй л байх. Яг мэдээж энэ дээр бол өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байгаа. Яг 2 жил огт мөнгө өгөөл угаасаа хинч тоглохгүй л. Тэгэхээр доор болохоор нэг Mamba Eriko гэдэг инстаграмтай болохоор яг юу болоод байгаа хэлээд өгөөч хахтаа гэсэн чинь мөнгөрд нь болохоор комментээр болохоор яах манай багаас үлдсэн 1 жилийн гэрээнийхээ мөнгийг өөл гэсэн юм шиг байна лээ гэд. Яг тийм л постыг хийсэн байна. Тэгэл одоо ийм гэрээнс болж хохирдог асуудал үгээр дуусаасаа тэгээд хурдан түрний талбайд харахыг хүсэж байна да. 10 сарын 21-ээс эхлээд Freshback-ing Black Weeks эхэлж байгаа юм байна. За энд нь болохоор 1000 гаруй бүтээгдэхүүнүүд хямдарж байгаа бөгөөд бүгдээр хөргөлт өнгөгүй боддоо. За тэгээд та бүхэнтэй төгжрэлд одоо ерөөсө цаг зарцуулах хэрэггүй өөртөө болон хайртай дотны хүмүүстэй цагаар зарцуулаарай. Freshback is for you. За бид дараагийн хэсэгт болохоор Томих нэг пост шеэрлсэн мэсэж та бүхэн харсан уу? Яг энэ дээр нь болохоор нэг Набахын пост байгаа юм л да. Набах болохоор плей-офф дурд насныхаа X-тэйг 1-8-аар байрлаар таарахын төлөө бодон сурагшаа гэдэг постыг тэрийг скриншот хийж жагаад Томих болохоор унтах гэж байгаа нэг юм бодогдоод манай Саксны лиг плей-офф нэгээр гарсан баг нь үндэсний бүгшиг амлаж авдаг болдуул гээд одоо мөнхчин Набах хоёрыг болохоор меншнтсэн юм пост байгаа байхгүй юу? Яг амлаж гэдэг нь бол ойлгомжтой тийм. Нэгээр гарсан баг нь үлдсэн 2-оос 7-оор гарсан бүх багуудаас айл нэгийг сонгоод тоглоно гэсэн үг чинь. Тэр болохоор мөнхчин болохоор комент бичсэн байсан л та. Өнгөрсөн өдөр сүүлийн тоглолтод Brothers хожигдоод л таарах юмн дээр эднэр өөрсдөө л шээж гисэн шүү дээ. Юу аав 8-9 тэрбумын уналт үзүүлье. Ихсээсийн төрийн өмчт компанийгаар плей-оффт ордог байгаа даа гэсэн чинь Том явах болохоор дотоодын лиг дээр иймэрхүү жижиг тохируулга шийдэл хийвэл гоё санагдаад байх юм. Нэгээр гарсан баг нь гинэт 4-өөр гарсан багаа амлаж аваад амьдралтаа авахын хүмүүс чих тавьж хүлээгээ гэсэн чинь бас тэгсэн. Тэгсэн чинь муушаа болохоор минь найз чимээгүй нэгээр гарч байгаа амлаж авах гад байна даа гэсэн чинь Том болохоор тас хэд л авна штэ. Начин энтергээд төрүүлээд бас хүртэй байгаа хүйцтэй гэдэг. Яг why not те? Why not шүү. Зөвөр бас миний бас нэг олж харсан нэг пост болохоор даам гарууд гэдэг нэг пэйж үүдэн штэ. Тэн дээр болохоор ингэсэн байна. Одоо ер нь бөөндөө энэ лалрын селебрэшнийг хийхэ болио гэ монголчуудад ерөөсөө зохихгүй байна гэд. Ядаж дээрэс нь даанк хийсний дараа хийвэл юу юм гэхээс болох болоогүй баахан улгаачууд азаар дээрэс нь цацаж хайчаад хийгээд байхаар утгаа алдлаа. Метр 50 см өндөртэй цэцээ гант төмөр эднэр гисэн тустай хүмүүс л хийж болно. Бусад хулгайчууд болохгүй гэд. Нэг ийм селебрэшн биш ингээд доошоо гараа хийцээ. Энэ селебрэшнийг хэлээд байгаа юм байна л да. Яг уусаа манай тамирчид бол тэдүүлэн нэг өөрсдийн гэсэн тийм signature celebration бол ерөөдөө байдгүй. Тэгэхээр бас тиймэрхүү госын celebration-ууд харуулах сонирхолтой юм тий. За бидний дараа хэлэх сэдэв болохоор James Bagтай бол холбогдож байна. За тэд бол ямар ч тач одоо нэг Монгол тоглогчийн рострын зай байсан. За түүний оронд ирсэн тоглогч бол за зол жаргал за цоолж авах бол James Bagт бол нэгцэн. За энэ бол мэдээж маш сайн хэрэг James Bagийн хувьд. Тэгэл явж энэний ард бол тэгэл муушаа ах л байгаа шүү дээ ойлгомжтой. Муушаа ах байгаа учраас муушаа ахын эффект бараг давхар ингээ менежер одоо ингээд NBA-д одоо ингээ LeBron-тэй ингээ менежер ажил хийгээл тэр тоглогчийг өрчмөр авчираад багтаа тоглодог чиг яг энэ бол тэндээ адилхан байхгүй. Түүнээс яг үндэ Apes ирээд ах шалтгаан төдийлөн би бол хараагүй цоожихын хувьд болохоор тэнгууд яг ч муушаахаа эффект бол байсан бах. Тэгээд за цоожих бол ямар ч тач Apes багт бол нэгцэн тэрээр бас нэлээд туршлагатай плей-оффт их л хэрэг болох хүн байх та. За тэгээд Apes-ийн тэр нэг яг official зарсан постэр дээр бол бас нэг хэд хэдэн пост комент байсан бол миний бас нэлээд жоохон сонирхлыг бол татсан л та. За доор нь хийж байгаа MG Miga гэдэг хүн болохоор мөнгө байж тоглуулж чаддгүй баг гэсэн чи Apes багийн official яг одоо Facebook хуудаснаас нь ингээд reply хийсэн байхгүй. Тэр болохоор 3 жил алга болсон Эрдэнэтийн хуурамч фанатууд гинэт гарч ирэх үед гээд нэг юм комент байна. За дараагийн нь болохоор
Реал сайхан баяр гинөө за нэг ийм Facebook дээр болохоор энэ баг өдөрч бүр хэцүү байна. Плей-офф ч өнжиж магадгүй гэсэн чинь Apes багийн одоо яг багийнх нь яг official page дээр энэ болохоор сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн төвд явж үзүүлмээр юу яриад байгааг нь мэддэхгүй сонин хүмүүс их болж игээд юу вэ хизээ одоо яг official багийн пэйжнээс хизээ нэг юм коммент хүмүүсийн одоо сэтгэл хэвцэн комментээр ингэж хариу бичдэг байсан. Энд ч юм одоо үнэхээр тийм мэрэгжлийн бос шаал тэнийг харагдсан биш шууд хэлж байна. Яг энэ л гэхдээ миний л бодсон шүү. Яг та бүхэн юу гэж бодож байна л да коммент хэлээ санаа бодлоо үлдээгээрээ. Над бол симүүд шаал тэнийг санагдсан яг үнэнд. За мөн Apes баг бол Дархан Юнайтedтэй тоглосон. Тэр тоглолт бүр Дархан Юнайтedын залуус тэгээ сүүлийн 1 минут дутуу 8 оноо илүү байхад бариулаад хожигдчих юм. Би уг нь тэр тоглолтыг бол аль хэдийн Дархан хожоод амар гоё апсет гаргачлаа. Удирлын анхны хожлоо авчлаа гэж дотроо тиймэрхүү хүлээлттэй байсан чинь тэгээд яг өөрөөсөө авцсан байсан тоглолтоо алдсан Дарханы хувьд. За яг Apes-ийн хувьд бол мэдээж хоцсон. Гэтэ за шууд хэлчих би бол энэ тоглолтоор үнэхээр Дарханыг бол хожижоосоо гэж бодож ирсэн шүү яг. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлдөрөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн те хувцс хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаарай гэж зөвлөж байна. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Монлайв хувцс хөлдөрлөл. За тэгээд бодноос баг бол замартаа чи энтхийн нэг төв авсан байлээ. Би бол тэрийг л дараа дугаарт илүү яг анхны тоглолтоо хийснийхэн дараа бас илүү тэндэн толгуурлаад одоо ярих гэж бодож байна. Бодносод угаасаа ямар нэгэн төв авахгүй бол төвдөө худал 12 сарын 1 хүртэл бол эхний 8 байрт байх бол айгүй хэцүү харагдчихсан. Тэгээд одоо ямартаач төв авцаа арай дээрсэн баг. Тэгээд металлтай хийсэн тоглолтын дээр бол ямартаач металлыг хоцсон ахмад бол галзуурсан. За металл гэдэг баг яг сүнсээ алдчихжээ. Яг үнэхээр яг амин сүнсээ металл баг та бүхэн одоо шууд л хэлчихье. За металл баг хэр шууд тамжид тасгалжуулах санагдаад үсэн. За жижигэ баясаа ч юм ингээд амин сүнс болсон ингээд тэр багийн соёлыг бүтээжсэн хүмүүсээс одоо хэн байгаа? Одоо ганц жижигэ л шүү дээ. Энэ баг яг нэг тийм culture гэдэг юм зүйлээ алдсан санагдаад байхгүй надаа. За мөн дээрс нэр Абу гэдэг импорт бол ерөөдөө бол онгоцны тийзээ бол одоо захиалж байгаа бах. Магадгүй дараагийн лиг рүү ч юм аль хэдийн баг энэ одоо бичлэг жоохон ниссэн ч байж магадгүй. Абу бол ерөөдөө бол амжилт үсээ дараагийн бас одоо лигүүд нь амжилт үсэе гэж би бол хэлмээр байна. Бас Абууч гэлтгүй ер нь миний бодлоор шүү. Та бүхэн бас юу гэж бодож байна те. Ерөөдөө эхний тойрогоос өмнө баг явцгаар 2 3 тоглож бол харагдсан. За нэгт бол манай Абдул Малик Абу. За миний бро бол баг шууд явах бах. За ховч хонхруудын Simba Pok гэдэг Хонконгийн шишээ багийн төв бол за миний бро бол бас явах бах ер нь. Өөр ч нэг завхны тэр нэг Элмор гэдэг цагаан хоолтой нилээн тонхой. За Элмор бол ер нь явах бах. Энэ гурав бол ер нь батаараа явах бах. Ялангуяа Абу бол яг үнэхээр явах. Тэгээд Абугийн нөгөө нэг 2 он авсан тоглолт байсан шүү дээ. Тэрийг бүр Сүхбат өмнөх одоо X метал гэж яриа те. Хэдүүл X метал Сүхбатлахаар ийм стори хийсэн байсан л та ингээд. Багхан шиг дарвнараа гэж би бас хэлэх гээд байна. Энэ болохоор ихэд өөрийнхөө зургийг тавьж байгаа. За багхан шиг дарвалзаарай гэдэг нэг юм ячаахан нөгөө Абу маань 6 номер авчиж өмнөх Сүхбатын өмчөөсөн. Тэгээд зарим хүмүүс бас номер нь хүндэтсэн юм шүү гэдэг. Тэгээд та бүхний хувьд бол одоо метал багт юу болохгүй нь бас доор сан бодлоо коммент үлдээх гэж би бол хүсэж байна. За тэгээ манай season 2-ын episode 5 үүгээр өндөрлөж байна. Powered by Airplane аялыг хөгжиж мөн манай контенттэй хамтран ажилладаг супер зөөлөн шараарэг Super Light спорт хувцас үйлдвэрлэл Monlive за тэгээ хөргөлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид бүхэндээ хамтран ажилладаг. За тэгээ дараагийн доор уулзаа. Түр баяртай. Come on, надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа нам гүхнээ нам намайг долон байсан чадаа цогон байна. Хитэн бэк come on, надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа нам гүхнээ нам намайг долон байсан чадаа цогон байна. Powered by Airplane. Аялыг хөгжиж